1-2-1-2-1. За санагдсан уу guys, ингээд энэ өдрийн мэндийг та бүдний хүргийн хідүүлээ ревюнд орцгоё. Ревю руу орохоос өмнө мэдээж ганц хоёр зарлалаас эхлэе guys. Яагаад тэгэхээр ерөнхийдөө та хэд мэдж байгаа бол манай сургалтын бүртгэл маань эхэлсэн байгаа тийм ээ. Манай community volume trade хийдэг community байгаа. Тэгээд volume trading-ийн хүрээнд бол бид нэр сургалт явуулдаг байгаа. Тэгээд энэ сургалтын бүртгэлийг бол өнөөдрөөс хойш эхлүүллээ. Тэгэхээр манай сургалттай холбоотой ихэнх асуултуудын хариулт маань манай сайтн дээр байгаа. Trading гэж юу вэ, CVP гэж юу вэ, сонирхож байгаа асуултууд те. Энэ асуултуудын хариултыг та хэд мэн төрийн шуурхай авахыг хүсэж байгаа бол CVP Mongolia.ru гэсэн сайт руу ороод авчиж болно те. Тэгэхээр бүх линкүүдийг тухайн видеонд description руу оруулъя. Тэгээд сургалттай холбоотой бас дараагийнхаа мэдээллүүдийг те login to CVP shop гэсэн цонхон дээрээ дараа та хэд мэн орж болно. Тэгэхээр CVP shop гэсэн те манай дэлгүүрлөв шилжээд ороод ирж болно. Энд манай бүх л төрлийн продуктууд байгаа. Тэгэхээр одоо байгаа CVP basic гэдэг энэ сургалт те хизээ эхлэхийн, бүртгэл нь хизээ эхэлсэн, бүртгэл нь хизээ дуусгын, яадаг сургалт вэ гэдэг тухайн мэдээллийг эндээс та хэд маань авчиж болно. Хямдралтай сургалт байгаа шүү, окей. Тэгэхээр энэ видеог бас эндээс үзчихэж болохоор байгаа шүү, окей. Сургалтын хөтөлбөрүүд та хэд энд хэлэгдсэн дээр байна. За, индикатор маань бас худалдаа руу гарцсан байгаа шүү, окей. Тэгэхээр яадаг индикатор вэ гэдэг мэдээллийг эндээс авчиж болно. Окей, түүнээс гадна guys, энэ CVP Partners гэдэг цонх байгаа. Бид нартай хамтарч ажиллаж байгаа компаниудтай та хэд маань танилцаад авч болно. Мөн та хэд анхаарлыг 8cap Forex broker руу хандуулсан. Тэгэхээр энэ бол алдартай брокер тийм ээ, international broker. Тэгээд хамгийн гол нь энэ 8cap broker маань Монголд өөрийн гэсэн official салбартай болсон байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол спорттой болсон байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр та хэд маань тухайн цонхон дээр дараад 8cap broker руу шилжээд тэгээд ерөөдөө монгол хэлээр спорт аваад авчих боломжтой гэсэн үг тийм. Шууд монгол хэлээр харилцаад эсрэг талын хариу аваад ерөөдөө явах боломжтой боллоо гэсэн үг, окей. За тэгээд хамгийн сүүлийн хэлэх гэж байгаа нэг хүрээнд guys манай CVP Mongolia гэдэг YouTube channel дээр хичээл гарсан байгаа. Энэ хичээл маань оролтын сигналын тухай хичээл байгаа. Тэгэхээр тэгээ volume trading-ээр яаж сигнал авч арилжаараа орж болох юм бэ гэдэг тухай мэдээллийг эндээс авчиж болно тийм ээ. Тэгэхээр манай монголчууд маань ерөөдөө volume trading-ийн тухай ерөөдөө жоохон дутуу мэдээлэлтэй байгаа тийм. Тэгэхээр мэдээж volume trading-ийг ашиглая гэж байгаа бол ямар нэг мэдээлэл хэрэгтэй тийм. Яг юу юм бэ? Давуу тал нь яг юу юм бэ гэдэг тухай мэдээллийг бол манай YouTube channel-аас бол та хэд маань авчиж болно. Тэгээд үнэхээр сонирхлыг чинь татаад хэрвээ явчих юм бол тийм манай сургалтанд мэдээж бол оролцоод ингээд явах боломжтой. Манай community гишүүн болоод явах боломжтой тийм. Тэгэхээр guys хамгийн сүүлийн хэлэх гэж байгаа нэг хүрээнд энэ хичээлийг та хэд маань сонирхоод үзээрэй. Энэ бол манай сургалтын хамгийн сүүлийн хичээлийн нэг нь байгаа шүү. Окей. Тэгэхээр feel free ямар ч үн төлбөргүй ингээд нээлттэй үзээд явах боломжтой байгаа шүү, окей. За тэгээд хэдүүлээ зарлалаа ингээд дуусгачих. Ревю руу орцгоё тийм ээ. За тэгэхээр доллароос хэдүүлээ эхлэе тийм ээ. Долларын 7 өдрийн чартыг гаргаж үзье. Долларын 7 өдрийн чартан дээр бид нар юу хараад байгаа вэ гэхээр түлхүүр байрыг бид нар олж харж байна тийм. Энэ бол яг манай индикатор дээр бас ингээд энэ тэмдэглэнүүд нь гарцсан байгаа даа шүү, окей. Тэгэхээр түлхүүр байр гараад ирсэн байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар ерөнхийдөө бол correction орно л гэсэн үг тийм ээ. Correction орно гэсэн үг. 7 өдрийн түлхүүр селлерийн эсрэг шууд аюу хүчтэй байр ороод ирсэн байна гэдэг чинь бол correction орох гээд байна л гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж болох вэ гэхээр мэдээж өдрийн чарт руу шилж аваад харах юм бол тухайн доош орж ирсэн импульс байгаа тийм. Энд wave гэж байгаа. Wave гэж байгаа тийм. Wave гэж байгаа. Одоо энэ wave гэж байгаа. Wave-ийн хүрээнд импульс ороод ирсэн байгаа. Тэгэхээр энэ импульсийн хүрээнд маань бид нар шилжчихсэн байна. Тэгээ volume trading хэмжээнд profile гэдэг зүйл айгүй чухал. Тухайн үед бол шилжээд за тэгээд энэ зүйл маань болохоор бидний хүрээнд бол тийм манай community хэмжээнд бол энэ point of control-ийн level байгаа. Энэ point of control-ийн level-ийг яалтчгүй цааш нь break хийх санаа бол байгаад байна. Тэгэхээр guys ерөөхдөө бол хэрвээ үнэхээр л бид нэр өнөөдөртөө ч юм уу шууд ингээд доош амжаад break хийгээд ороод ирчихгүй бол ерөөхдөө энэ бол энэ level маань барихгүй цааш нь гарах гээд байна л гэсэн үг. Тэгээд цааш гарна гэдэг чинь дараагийнхаа level руу орж ийн. Дараагийн level гэхээр бид нар боломжийн хүрээнд юу байгаа вэ гэхээр бидний break хийсэн level руу орж ирэх боломжтой байгаа. Түүнээс гадна цааш нь мэдээж тухайн блокныхоо те зон руу бид нар орж ирэхэд ерөөхдөө боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлүүдийг харцгаараа гэсэн юм. Энэ бол 7 өдрийн хүрээнд point of control level байгаа тийм 7 өдрийн хүрээнд зонтой байгаа гэсэн үг. Зоны хүрээнд бид нар маш хүчтэй селлерийн зонтой байгаа гэсэн үг. Тэгэхээр correction орохдоо биднэрт ямар боломжууд байна? Ингээд ороод ирэх боломжтой байна. Мөн ингээд ороод ирэх боломжтой байна тийм. За энэ level маань ерөөхдөө бол барихгүй байх гэж би бодож байна. Өнөөдөртөө л хараарай guys нэгт өдрийн хэмжээнд л яасан гэж доош ороод ирчихгүй бол ерөөхдөө бол боломжийн хүрээнд бол энэ бол аюу хэцүү харагдаад байна. Тэглэж энэ спортоо яваад байгаа зү тий. Окей. За тэгээд доллар хэмжээнд ойлгомжтой. Ерөөхдөө энэ дээр бол хэлэх юмнууд маш цөөн байна. За хэдүүлээ ерөөхдөө бас яаж болох вэ гэхээр еврог нэг харчих болно.
еврогийн хүрээнд бас л яг адилхан байна тийм ээ. Энэ дээр бол энэ өдрийн тайфреймийн энэ левелийг бол айл хэзээ брейк хийцэн байна guys. Тэгэхээр ерөөхдөө бол тэр цаашаа бол correction ормоор байна л гэж хэлэн байна. За биткойн дээр юу болж байна? Өөстө биткойныг хараагүй айгуу удаж байна. Айгуу удаж байна. Тэгэлээ 7 өдрийн чартыг мэдээж нээж харъя. Сарынхаа чартыг нээж харъя. Зя сарын чартн дээр support барих гал байна те. Түрүү чинь 7 өнөختөр бид хэлсэн. Энэ дээр бол stop action орсон гэж ярьсан те. Reverse cluster. Тэгээ bullish байна гэж ирэхдээ ярьсан те. Крипто ертөнцийн мэдээ одоо яг юу болоод байгаа юм бэ гэдэг сонирхолтой асуудал байна те. Тэгэхээр түрүүчийн 7-ны хүрээнд бид нэр дээшээ гараад блок үүсгээд тийм ээ. Тэгээд спорт болчихсон яваад байгаа. Маягтай байгаа тийм ээ. Тэгэхээр ерөөхдөө бол бид нар энэ спортын зоон руу ирсэн байна. Спортын зоноос бол бид нар баа явах хэрэгтэй байгаа. Day trade хийж байгаа, swing арилжаа хийж байгаа хүмүүс маань энэ хариас бол мэдээж баа харах хэрэгтэй байгаад байгаа шүү. Окей. Энэ бол буцаага спортын зоон. Түрүүчийн ревью дээр бид хэлсэнтэй түрүүчийн ревью дээр бид нар ярьсан. Хэрвээ энэ левелийг бид нэр тухайн үед 4 цагийн классны хэмжээнд бид брейк хийгээд ороод ирчих юм бол цааш нь шорт явна шүү гэж ярьсан. Шорт маань явцсан байна. Мэдээж энэ шорт руу дагаж арах боломжууд бол зөндөө байгаа тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ энийг ядаж нэг хараад үзье. Тэгэл яг тестний левел зөндөө байна дөө guys энд харж байна. Иймэрхүү төрлийн ярилцлагуудыг аваад явах боломжтой байна. Энэ дээр тийм ээ. За тэгээ жижиг тайфрамууд дээр мэдээж дагаад ийшээ шорт руу ороод явах боломжууд бол зөндөө байгаа. Энэ тухай бүр яг яаж арилжаа хийвэл зүгээр вэ гэдэг энэ тухайн бүр арилжааны алгоритм сетапуудыг авахыг хүсэж байгаа бол мэдээж манай сургалт бол та хэдийн хэмжээнд бол нээлттэй байгаа тийм энэ тухайн мэдээллийг бол бид нар сургалтын дээр бол цэвэр ярина. Тэгэхээр шорт ороод ирсэн байна. Одоогийн байдлаар бол бид нар байрын зоон руу орж ирсэн. Байрынхаа зөөнийхөө бүх ликвидитүүдийг бүгдийг нэгэнгүү авцсан байна тийм. Тэгэхээр түүний цаана бол энэ левел байгаа. Энэ левел рүү бид нар тухайн энэ үед шууд орчих гэж ирэхдээ ярьж ирсэн. Тэгээд даанч ороогүй. Тэгээ эндээсээ орж ирье гэвэл бас байж болно хамаагүй тийм ээ. Тэгэхээр ийшээ эндээсээ ороод ирсэн тохиолдолд энэчнээс од бид нар буцаага дахиад бай харахаар байгаа шүү. Окей. Тэгээд яг мэдээж том зургаар бол бид нар мэдж байгаа шүү дээ. Long байгаа тийм. Long байгаа. Хизээ short болох вэ гэхээр guys 7 өдрийн time frame дээрээ энэ зүйлийг бид нар үнэхээр break хийж орж ирээд тэгэхээр эн чинь 7 өдрийн кластерын хэмжээнд guys бид ийшээ break хийж орох хэрэгтэй байна гэсэн үг шүү дээ. Тэгээд 7 өдрийн time frame-ийн хэмжээнд бид нар маш муу байртай орж ирээд seller маань хүчээ аваад доош явж байгаа тохиолдолд бид нар нэлээд дэжүү хэмжээний short харж болно л гэсэн үг guys. Энд ерөөсөө зах зээлийн эсрэг бол ерөөхдөө ажиллаад хэрэггүй guys. Бид нар ерөөхдөө тренд бол дээш байгаа. Хэцүү correction бол доош short руу ороод яваад байгаа тийм. Тэгэхээр buying zone байгаа бол buying zone-оос buy ав, seller-ийн zone-оос sell хийгээд яваа. Ерөөхдөө зургаар хэрвээ buy хийгээд явж байгаа бол дээш нь break хийгээд явах боломж тэгээ хувийн тогтолцоо бол өндөр байна гэсэн үднэс бид нар энийг харах хэрэгтэй байна л да. Тэгэхээр тийм байна guys. Энэ level-үүдийг хэдүүлээ бүгдийг авчи. За тэгээд дараагийнхаа шортуудыг бас бид нар дахиад аваад явах боломжтой байна те. Өдрийн time frame-ийн level бол байна тийм ээ. Тестийн level-ийн хүрээнд manipulation явагдсан байна. За миний бал авна. Энэ зүйлийг та хэд хараарай те. Manipulation явагдсан байна. Жижиг time frame дээр дахиад manipulation-ууд байна. Тэгэхээр иймэрхүү төрлийн зүйлүүд хийгдээд яваад байна гэсэн үг шүү дээ. Жижиг time frame дээр юу болоод байна? Level үүслээ. Manipulation явагдлаа доош өрлөө хийлээ. Level үүслээ. Manipulation явагдлаа доош орлоо. Иймэрхүү төрлийн зүйлүүдийг л ерөөхдөө бол бид нар бол ашиглаж арилжаа хийдэг байгаа тийм маркет мейкерийн ажил юу вэ гэхээр шорт руу яваад байгаа трендing хүрээнд хүмүүсийн тийм стоп лоссыг авах ажилтай байгаа тийм. Тэгэхээр энэ ажлынх нь одоо хамгийн гол зүйлийг бид нар тийм CVP community хүмүүс бол ашиглаж ерөөхдөө бол арилжаанд ордог байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг бол таад маань дахиад л тийм манай энэ YouTube channel дээр байсан тэр хичээл байгаа тэрийг үзээд ерөөхдөө явах боломжтой. Энэ тухай ерөөхдөө ярьсан байгаа байхгүй яг энэ manipulation хэсэг нь ямар юм бэ гэдэг тухай ярьсан байгаа. Тэгэхээр guys та хэдийн мэдэн дээр дээ илт ингээд иймэрхүү төрлийн зүйлүүд бол явагдаж байна. Энийг бол ашиглаад явах бүрэн болцоотой байна тийм ээ. За биткойны хүрээнд бол ойлгомжтой. Ингээд manipulation хийгээд те жижиг time frame дээр явж байгаа тохиолдолд ерөөхдөө таргет руу орох баг. За golden дээр явуулж байгаа хэдүүлээ харцгаая. Golden дээр 7 өдрийн time frame-ийн testing level байна. Ерөөхдөө энэ level руу орчиж болно. Энэ level руу ерөөхдөө бол орчиж болно. Гэхдээ орохоос өмнө guys хэдүүлээ нэг зүйлийг санаа те ийш орж ирэхээс өмнө бид нэг зүйлийг санаа. Ямар зүйл вэ гэхлээр өдрийн time frame нэгэд харъя те. Өдрийн time frame дээр биднэрт юу байсан? Ерөнхийдөө бол гаралт байгаа те. Гаралтын хүрээнд бид нэр point of control-той байсан. Энэ point of control-ийн хүрээнд бид нэр long угаасаа эндээс харж исэн те. Эндээс таад санаж байгаа бол эндээс short-ийн сигнал харсан, short авсан. Гэтэ үндэ бол шууд ингэж доош хараагүй ийшээ бол дор хажууд харсан те зөөнөө. Тэгэхээр энэ swing-ийг бол ийш нь л авсан зүгээр хамгийн түрүүнд. Таашаа бол нэг бариад шаардлага байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол яасан бэ гэхээр дахиад мэдээний үеэр доош орж ирсэн, дахиад manipulation хийсэн те stop action орсон.
худалдаа авалтууд явагдсан. Ерөнхийдөө бол бид нэр дээшээ бол харах хэрэгтэй байхгүй шууд. За түүний дараа бид нарт юу хийсэн бэ гэхээр бид нар дахиад өдрийн таймфрейм дээр левел үүсгэсэн. Энэ левелийн хүрээнд бид нар ийм дахиад манипуляшн хийгээд байна. Тэгэхээр өдрийн таймфреймээс доошоо дахиад дөрвөлөө орох юм бол бид нар энэ shake out модуль хараад байна те. Shake out модуль явагдаад наадах чинь шууд бас явж болно гэсэн үг шүү дээ. Одоо эн чинь айгүй том хүчтэй хөдөлгөөн орсны дараа бол бид нар баяруудыг аваад яваад байна те. Тэгэхээр ингээд аваад явж байгаа тохиолдолд бол заавал ийшээ орох шаардлагагүйгээр бид нар шууд явчих болно гэдэг зүйлийг та бид бас анзаараарай те. Бидний одоо Европын season маань нэгдэд ингээд цаашаа явахдаа энэ level break хийгээд яваад тах юм бол тэ эндээс нь сул seller байгаад тах юм бол бид нар шууд явна гэсэн үг шүү дээ. Ерөөхдөө гаралтаа бол шууд бодно гэсэн үг. Заавал энэ шороод шаардлага байхгүй. Яагаад гэвэл маркет мейкер ажиллаа бол тодорхой хэмжээгээр бол хийгээд байна те. Шаардлагын хүрээнд бол бид нэг ийшээ бол ороод тах ямар шаардлага байхгүй юм бол. Тэгэхдээ жижиг таймфреймд маань бол бид нар энэ юмны хариултыг бол бид нарт өгнө шүү дээ те. Жижиг таймфреймийн хүрээнд бол бид нар цагийн таймфреймыг бол харна. Тэгээ 4 цаг харна. За тэгээ мэдээж 10 минут бол хараад явна те. Эднэр дээр бид нар санаачлагаа одоо short байгаа санаачлагыг алдаад long руу ороод ирчих юм бол жижиг таймфреймүүд маань дээшээ түлхээд эхэлчихнэ гэсэн үг. Жижигүүд нь дээшээ түлхээд явчих юм бол эцсийн байдлаар цагийн таймфрейм эцсийн байдлаар 4 цагийн таймфрейм эргээд явах юм бол өдрийн таймфрейм маань ч гэсэн дээшээ хаагдана шүү дээ. Тэгээ өдрийн таймфрейм нь дээшээ хаагдчихаар чинь тэгэл заадах чинь тэгэл long болоо явчих шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг хараарай guys. Энэ дээр тийм ээ. За тэгээ цагийн таймфрейм дээр энэ дээр болж байгаа үйл явцыг бас нэг сайн хараад аваарай окей. Ер нь бол шууд ийш явах боломжууд бол байгаа. Гэхдээ нэг зүйлийг харах юм бол энэ занг орцсон байгаа надад таалагдахгүй байна. Энэ бол занг болох боломж зөндөө байна те. Түлхүүр классаар гаралтай байгаа гэдэг утгаар бол жоохон бас тиймэрхүү байна guys. Эцсийн байдлаар бид нар нэгэн флатнд дотор орцсон байгаа бол баярынхаа зөөнөөс баяа хийгээд сэлийнхаа зөөнөөс сэл хийгээд явчихвал зүгээр байна л гэдэг юм байгаа юм л эцсийн байдлаар. Энэ бол хамгийн best угаасаа зүйл байгаа те. Ямар нэгэн swing зүйл бол ерөөхдөө бид нар флатн дотор орцсон байгаа бол swing-ийн тухай бодоод тах юм шаардлага байна уу? Гаралтаа хийгээд те трендийнхаа хүрээнд өртгөлөө хийгээд цогцлоо хийгээд явж байгаа тохиолдолд бол хойноос нь дагаад орох бол тэгээ жоохон барилттай позишнуудыг аваад явах бол илүү тохиромжтой. Флатн дотор бол мэдээж аваад хаагаад явах хамаагүй тохиромжтой шүү дээ. Тийм учраас та хэд нэг тухайс нэг бодоод үзье. За ойлыг хідүүлээ хараа те. Ойл guys ерөөхдөө бас аягүй цаашаа нааш байна уу? Ерөөхдөө арай л ойлын хэмжээнд бол бүр арай л дэндүү ингээд хаашаач явах хүсэлгүй байх шиг байна. Миний бодлоор одоо энэ чи байгаа энэ нэг одоо хит юм те. Нэг 70-аас 80-ийн хүрээнд нэг юм одоо ингээд нэг юм рейнж байгаад байна шүү дээ. 70-аас 80 хүрээнд юм рейнж. Энэ рейнж ерөөхдөө баг бүх хүмүүсттэй ерөөхдөө таалагдах шиг байна. Яа тэгэхээр ерөөсөө л энэний дунд л ингээд байгаад байгааг анзаараарай те. Ерөөсөө л энээс хойш бол ингээд л дээ би бол энээс хойш лог харж ирсэн. Энээс хойш л ерөөхдөө юу болсон? Ерөөсөө л ингээд дээшээ доошоо. Тэгэл нэг жоохон дээшээ гарсан байхгүй. Дахиад л доошоо. Тэгэл дахиад дээшээ доошоо хараарай. Эсвэл энийг л ингээд барил яваад байгаа байхгүй. Тэгэхээр ойлын хүрээнд бол guys би үнэхээр том зургийн ямар нэг юм ярмааргүй байна. Ойлын хүрээнд. Яг л бид нэр голден дээр те энэ нэг жижигхэн флатн дотор орсон байгаа. Энэ флатнаас гарахаас өмнө те одоо ямар нэгэн swing зүйл бас ярмааргүй гэсэн ерөөдөө баярынхаа зөөнөөс баяр сэлэрхаа зөөнөөс сэл гэж ярьж ирсэнтэй адилхан ойл тэр бас адилхан байна guys. Би бол зөндөл хүлээсэн тэгээд хүлээлтүүд бол байсан те энэ хүлээлтүүд мань зөндөл хугараад байна guys. Хэрвээ та харах юм бол stop in action what the одоо тэ F-үсгээр хэлсэн нэг тийм үг хэлчмээр байна. Гэхдээ одоо яйку. Тэгэхээр энэ дээр ерөөсөө л боли те энэ дээр ерөөсөө боли яг би ч угаасаа swing барьдаг юм л та. Би бол угаасаа day trade хийх явдаг байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөхөр боли review-ний хүрээнд одоо бидний YouTube дээр хийж байгаа review-ний хүрээнд oil-ийг заяа guys. Oil-ийг тэр чигээр нь ерөөсөө л flat гэж тодорхойлчих. Flat-ийн хүрээнд бид нар энэ flat-аас гарахаас хүртэл бид нар ерөөсөө л ямар нэгэн урт хугацааны позишн ярихгүй жижиг сажиг одоо day trade season trade хийгээд явчих. Энэ бол угаасаа бас айгүй боломжтой зүйл те. Day trade season trade гэдэг чинь юу гэсэн үг гэхээр дор ажил $1000 хөдөлгөөн гэсэн үг шүү дээ. $1000 хөдөлгөөнийг хийгээл явъя л гэсэн надад бол одоо тийм санаа байна. Тэгэхээр баярын зөөнд одоо бол бидэрт байна. Баярын зөөний хүрээнд бол бид нар ерөөхдөө stop action орсон байна гэдэг чинь бай харцсан зүгээрээ л гэсэн үг. Season хүрээнд зүгээр л ядаж Европын season хүрээнд яаж ажил хийх үү гэсэн юм байж болно те. Жишээлбэл бидний хавьяас long авлаа гэх юм бол эсрэг талын liquidity хаана вэ? Эднэрлүү харна гэсэн үг. Ерөөсөө нэг $1000 орж ирлээ те. 900 ч байсан хамаагүй 940 ч байсан хамаагүй 1000 ойролцоо байх юм бол ерөөхдөө позишн хаагаад болоо л гэсэн үг. Дараагийнхаа season хүлээлээ. Америкийн season нэгдлээ те. Америкийн season хүрээнд ямар manipulation-ууд явагдаж байна? Ямар одоо юу liquidity хаана авагдаад байна? Бас л эсрэг талын liquidity руу барьчих хэрэгтэй байна л гэсэн үг. Энэ дахиад доош ороод ирсэн. Support байсан байтал чинь наадах чинь ингээл доош зүгээр break хийгээд ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л
Ерөөсөө л season trade хамгийн best байгаа зүйлүүд. Нэг нь байна. Энэ хэрэггүй. Иймэрхүү. Тэгээ одоо байрын зонд байна. Байрынхаа зоноос ерөөдөө баяал хараад авчвал хамаагүй зүгээр. За хамгийн сүүлийн Nasdaq ticker-ыг хэдүүлээ хараа. Тэгээ индексүүд байна айгу бас сонирхолтой ticker-ууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр хардаа guys би юу хараад байгаа юм бэ гэхээр би бол илүү жоохон short руу хармаар байна. Яасан бэ? Тэгээ бидний контракт маань энэ ч эхэлсэн. Энэ контракт өрөөнд бид доошо гаралттай байгаа. За тэгээд бид нар энийг бол manipulation гэж үзэж байгаа байхгүй пуужингийн manipulation. За арайч пууж ороогүй. Гэхдээ хөдөлгөөний характер хэмжээнд тийм ээ. Хөдөлгөөний характер хэмжээнд бол жоохон пуужин төрлийн юмнууд байгаад байгаа байхгүй. За тэгээд бид нар энийг контрактын өрөөнд manipulation хийчлээ гэж үзэх юм бол доош нь гаралттай баймаар байгаа байхгүй. За тэгээд өдрийн тайфрымынхаа байдлыг хэдүүлээ илүү ойрхоноос харъя. 7 хоног дээр яг бас нэг ганц хоёр юм ярьчих те. Бид нар энэ break хийсэн газар руугаа буцаагаад correction орсон. Correction орохдоо stop action-тай орсон. Stop action-ы дараа бид нар зүгээр юм нэг юм кластер харж байна те. Яг цөм дөрөв хаагдчихсан кластер. Доороо болохоор хоосон. Доош бол ямар нэгэн байралт байхгүй юм харагдаж байна. Тэгээд мөнгөө бол бид нар тухайн 7 хоногт яг л нэг газар байлгасан байна те. 11570 эдийн хэмжээнд. За тэгэхээр энэ бол 7 хоног бол жоохон bearish харагдаж байна. Өдрийн time frame маань яасан бэ гэхээр бид нар явсан алдсан те баяр талаас алдсан. Тэгээд seller тал руугаа тренд үүссэн явж гин те. Level-үүд нь бол байна. Түлхүүр кластерын seller тал руугаа бол байна. Buy тал руугаа орж байгаа кластерын өрөөнд бид нар stop action-тай бол харагдаж байна. Ерөнхий мөнгөний хуваарлтын хэмжээнд бол бид нар буцаагаад correction орсондоо ч гэсэн ерөнхий профилийн хэмжээнд бол бид нар дахиад short-ing resisted байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би илүү жоохон short руу хармаар байна. Энэ бол хувийн тогтолцооны хэмжээнд ерөнхий үлээлт. За түүний дараа бид нар жижиг time frame руу бууга харах юм бол нэг зүйл надад таалагдахгүй юмний зүйлүүдийн хэмжээнд юу байгаа вэ гэхээр guys энэ buyer надад таалагдаагүй. Цагийн time frame дээр орчихсон баяраа. Тэгэхээр энэ нөхөр маань барих ёстой байсан байтал барайг үдээш орцсон гэдэг чинь надад таалагдахгүй байгаад байна л та. За тэгээд түүний дараа яасан бэ гэхээр энэ тавт өдөр би уулныг харилж байгааг. Тавт өдөр яасан бэ гэхээр бид нар ууг нь бол long байгаад байсан. Уул нь long байгаад байсан. Тэгээд long руу орж ирэхгүй short руу ороод ирэнгүүт нь ерөөхдөө бол би бол арилж байгаа дуусгацсан. Уг нь бол би long сууж ирсэн. Тэнгүүд энд бол шууд доош нь хугараад ороод ирсэн. Тэгээд уг нь бол бидний нэг цаг маань доош нь short руу ирэхсэн тохиолдолд бид нар short харах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн байтал яасан бэ гэхээр short бас бариагүй. Short-ийн level-үүд маань бариагүй. Manipulation хийсэн тэгээд л барайгууд доош ороод ирсэн. Энэ жижиг time frame-үүд дээр бас manipulation хийсэн бас л доош явлаа гэсэн бас л байхгүй. Тэнгүүд нь за бүлийгээд ирэхэд бол 5 өдөр хөдөлгөхгүй менежүүдүүд би бол хаацсан байсан. Тэгээд эцсийн байдлаар яг жоохон дээшээ явахын үед бол явцсан байна те. Тэгэхээр юу харж байгаа вэ гэхээр level бол байсан байна те. Buy-ийн хувьд бол энэ selling level-ийг бол дээшээ break хийсэн байна. Одоо бол үнэхээр guys би бол нэгд өдрийн Европыг бол би үнэхээр угаасаа зах зээл гэж юугаас хардаггүй бол арилж хийдэггүй гэдэг зүйлийг таад мэдж байгаа. Тэгэхээр guys нэг зүйл байна. Нэг цагийн time frame маань үнэхээр short руу ирэхчүүл одоо тухайн Европын хүрээнд за тэгээд Америкийн нээлтийн хүрээнд хэрвээ short руу ирэхчих юм бол бид нар маш хүчтэй short орж ирнэ л гэсэн бодол бол надад бол байна. Хэрвээ Америкийн season хүрээнд нэг цагийн chart маань short болж амжаагүй байх юм бол за тэгээд нээлтийн хүрээнд бид нар дээшний нээлттэй те ихний IB-г аваад IB-гийн хүрээнд хэрвээ бид нар дээшээ гаралтай байх юм бол тэгвэл guys уучлаарай тэгээд long явна л гэсэн үг. Одоо иймэрхүү төрлийн level-үүд бол бараг л барихгүй шууд дэшнэл long ороод ирчих واخ. Тэгэхээр энэ зүйлийг хараарай guys. Окей, нэгдүгээр хоёрдугаар ямар мэдээ гаргаж байгаа зүйлийг хараарай. Нэгд өдрийн мэдээнүүдийг, хоёр өдрийн мэдээнүүдийг бас хараарай. Би бол харж амжаагүй байгаа шүү. Тэгээ контракт маань дуусгаж байгаа. Цаана баг нэг 2 3 7 хоног байна. Энэ 2 3 7 хоногийн хүрээнд бол бид нар аль нэг тийш нь нэлээд гоё хөдөлгөөн бол хийчих болохоор байна. Тэгэхээр бол ерөнхий хүлээлтийн хувьд бол би бол short хармаар байна. Тэгээ бусдаар бол яг хөө тэгээд нэг цаг маань алдаад явчих юм бол бас дэшээ бат гарьяа гэвэл бас гарч болно. Таад бол мэдж байгаа те трейдер гэдэг хүнд бол юм хамаа юу байх те хаашаа явж байгаа тэрнийх нь хойноос нь дагаад явна штэ. Трейдер хүмүүсийн хувьд бол ямар ч хамаагүй байхгүй тийм ээ. Тэгэхээр тийм байна guys, ингээд хэдүүлээ ревюгээ дуусгачих. Бас нэг зүйлийг дахин сануулъя те манай сургалт маань бол бүртгэлээ хийгээд эхэлсэн байгаа. Өнөөдрөөс эхлүүлээд тэгээд 9 сарын 30-наас за тэгээд 10 сарын эхнээс те ерөөдөө 7 дугаар эсэлтийн сургалт маань өөрөө эхэлж байгаа шүү. Тэгэхээр таад маань нэг бүтэн нэг сар бодох цаг хугацаа байна те. Бүтэл хийхэд яваарай guys. Манай community бол welcome байгаа шүү. Окей, нээлттэй байгаа. За тэгээд дараагийн ревю хүртэл түр баяр таа.